За hi guys, энэ удаагийн бичлэгээр Сингапур улс хийж болох үнэгүй зүйлсийг бодвортоход бэлэн болсон байна. За ингээд бичлэглүүг орохын өмнө лайк болон subscribe дарцгаагаарай. За ингээд бичлэглүүг орцгоё. За Сингапур улсын хувьд дэлхийд танигдсан бэлэг тэмдэг гэж улс орон болгонд бол байдаг тийм үү. Тэгвэл Сингапурын тэр бэлэг тэмдгүүдийг очиж үзэхэд бол хэвшлэн бол үнэгүй байгаа гэдэг. За энэ нэг талаараа бол аялагчдыг одоо Сингапурд үрээлэн дуудаж буй нэг талын одоо маркетинг гэж бол хэлж болно. За тэдгээрийн хамгийн том илэрэл болох Changi Airport. За Changi олон улсын нисэх буудлын нь бол дэлхийд даанцтай байнгын ихний одоо 3 шилдэг нисэх буудлын нэгээр бол үргэлж нэрлэгдэж тийм газар байгаа. За яг нисэх буудлынхаа ерөөсөө хажууд нь Jewel нэртэй одоо маш том моолыг бол барьж одоо бүтээн байгуулалтыг бол хийсэн байдаг. За тухайн Jewel-ийн яг төв хэсэгт нь бол ерөөсөө л мод зүлэг ногоо цэцэг жимс гэж ерөөсөө ном ногоон тийм маш том орчныг бол бүтэлсэн байдаг. За яг тэр Jewel тэр төвийнх нь яг дээрээс нь бол ийм одоо хүний гараар бүтсэн хамгийн том ус өрхрөө буюу дээрээс нь ус ингээд доошоо унж идэг тийм бол байгууламж байдаг. За энийг бол ер нь бол усан оргилуур гэж хэлэхэд бол хүмүүс зарим усан оргилуур гэж хэлдэг. Усан оргилуур гэхэд бол ер нь бол нэр нь одоо ахтаар тийм том бүтээн байгуулалт гэдэг. За дэлхийд бол хүний гараар бүтсэн хамгийн том хүрхрээ гэж ер нь бол нэрлэдэг байгаа. За түүнээс гадна одоо яг тэр хүний гараар бүтсэн тэр том хүрхрээг нь очиж үзэхэд бол ямар нэгэн таван төлбөр төлөхгүй очиж сайхан зураг хөргөөд харуулах орой очих өдрөө очих хоёр бас хоорондоо өөр өдөг гэрэлтгүүлээсээ шалтгаалаад за түүнээс гадна тухайн моолд бол та тэгэл шопинг хийх, ресторанд орж хоол идэх, амрах бүсгүй тэгэл бүхэл зүйлээр нь хангагдсан байдаг учраас Changi Airport бол дэлхийд үргэлж одоо хамгийн шилдэг 3 одоо нисэх буудын нэгээр бол үргэлж нэрлэгддэг гэсэн. За дараагийн хамгийн алдартай газар нь бол Gardens by the Bay гэдэг нэртэй бол газар байдаг. За энэ бол Сингапурын ер нь танигдах хамгийн том бэлэг тэмдгүүдийн юм бол нэг байгаа. Одоо байгалийн одоо юм ногоон байгууламжийг орчин үеийн технологитой яг нийлүүлээд үнэхээр одоо төгс бүтээн байгуулалтыг бол хийсэн байгаа гэдэг. Одоо дэлхийд дээрх хамгийн тийм ногоон архитектуртай газар гэж бол нэрлэгддэг. За тэгээд Super Tree Grove гэдэг юм авраг мод хэлбэртэй байгууламж бол байдаг. За оройн нь бол мөнгөө гэрлийн шоу болон ингээд хөгжим яваал маш гоё байдаг. Яг орой та одоо ингээд хайртай хүнтэйг очиж бол үнэхээр тайван түүнээс гадна роман дугуур амьсгал бол бүтсэн тийм газрууд байдаг гэсэн. Хэвшлэн орой бол андаа хосууд болон гэр бүл эсвэл контент бүтээгчнэр бол очиж бол зураг бичлэг хийдэг тийм газар байгаа даа гэсэн. За Super Tree Grove-ыг үзэхэд бол ямар нэгэн та мөнгө болон төлбөр бол төлөхгүй. За тэгтээ энэ дотор нь дахиад хий гэх юм бол Cloud Forest болон Flower Dome гэдэг нэртэй одоо тийм хоёр бол тусдаа газар байдаг. За хоёулаа яг тийм бас орчин үеийн технологитой хостуулан маш ногоон тийм том байгууламжууд байдаг гэсэн. За нэг дотор нь бол маш их одоо янз бүрийн цэцэгнүүд, кактус үртлэг цэцэг шиг ургацсан тийм одоо газар бол байдаг. За түүнээс гадна нөгөөх нь бол юм маш том байгууламж бариад тэрийг мөлхөө ургамд ургуулад ингээ бүрээд юм ном ногоон болгоцсон уул хүртэл бол байдаг. Энэ хоёр газар руу орохдоо бол та бол мөнгө төлнө. Super Tree Grove-ыг очиж үзэхэд эсвэл оройны шоуг нь очиж үзэж байгаа үед бол та ямар нэг мөнгө төлөхгүй гэсэн. За дараагийн сонирхолтой байж болох газар бол Kampong Glam гэдэг нэртэй газар байдаг. За Kampong Glam нь бол яг л одоо Аладдин бидний мэдхээр одоо Аладдин дээр гардаг шиг яг тийм одоо султааны ордон тэнд нь байдаг юм шар дээр юм бөөрнхий одоо тийм байгууламжууд байдаг. За тэнд бол бас маш олон хүмүүс очиж зураг даруулдаг. За ялангуяа Монголоос бид нэр бол одоо Азийн орнуудаа за цаашлаа гэхэд л одоо Америк руу Канада руу аялж гин. Яг бид нар бол яг үүндээ тэр султааны одоо юг үзхийн тулд одоо юу гэдэг Африк руу ч юм уу, Европ руу ч юм уу тийм хол явах нь бол тохиол бага байдаг гэсэн. Сингапур бол харьцангуй ойрхон очиод нэг зураг даруулчихад бол бас маш тийм дурсамжтай юм үлднэ гэж бол бодож байна. За тийм ч учраас маш олон одоо аялал жуулчлал явж байгаа хүмүүс энэ Kampong Glam гэдэг дээр очиж тэр султааны түн дээр очиж зураг даруулдаг байна. За дараагийн бэлэг тэмдэг болсон газарнууд Merlion Park. За Merlion гэд одоо дээдлийн хэсэг нь арсланаас бүтсэн, доотлол нь загснаас бүрдсэн нэг тийм одоо домгийн амьтан гэх юм уу. Сингапуруудын хувьд бол за тэр нь бол хотын нэр, хүүх болон далайн бомбтынх нь бол тэмдэг болж өгдөг. Одоо доотлол нь одоо загснаас бүтсэн гэдэг чинь бомбтой илэрхийлж байгаа. За дэлхийд дээрх хамгийн том усаар ер нь бол одоо хамгийн хүчтэй бараа тээвэр солилцдог худалдаа идэг гадна шүү манайх шүү гэдгийг одоо илэрхийлэх зорилгоор дээдл нь бол луунаас бүрдсэн гэсэн. За тэрүүгээрч зогсохгүй угаасаа ер нь бол Сингапур улс маань өөрөө далайн одоо хил болон далаад одоо арилж байгаа зүйлсээр бол хэд бас нэлээд дээгүүр юм орно. За дараагийн танилцуулах газар бол Sentosa Island.
За Синтосо далайн эрэг ер нь бол далайн эрэг л дээ. Далайн эргийн үед одоо очиод ороход бол маш гоё, давалгаа нь маш зөөлхөн байдаг. Яагаад гэвэл одоо хүний гараар бүтсэн далайн эрэг гэж бол үздэг. Далайн одоо давалгааг багасгахын тулд яг далайн эргээс нь нэг цаашаа нэг 2-3 км-ийн орчинд ийм арал хүний гараар хийцэн тэр арлыг ихэлж одоо далайн давалгаа ирж цохоод тэгээ эрчим багасаад яг далайн эрэг дээр бол ер нь маш бага хэмжээний давалгаа ирдэг. Тийм учраас одоо энэ усанд орж сэдлэг за далайн эрэг дээр одоо давлгаа зохиулж суух бол ер нь бол маш сонирхолтой. Тэгээд маш тайван, маш яг одоо кинон дээр гардаг шиг байдаг гэсэн. За миний хувьд бол хамгийн анх Таиланд улс руу аялаад далайн эрэг дээр очиод амар завлаад суудаг баатар болсон чинь кинон дээр гардаг шиг бол байгаагүй. Далайн тавлага нь маш хүчтэй байсан. Намын шууд ирж цохиол хойшоо унгаагаал тэгээд би нуруугаар илсэн дээр одоо чирэгдэл нуруугаа халдчихж исэн түүхтэй. За тэгэхэд бол Сингапурын ялангуяа Сентосогийн далайн эрэг бол одоо далайн давлгааны хүчийг багасгасан учраас яг тийм тайван яг кино шиг зайлж суугаад бол тийм маш гоё газраа гэсэн. За товчхон бас Сингапурыг ер нь нэг дүгнэх юм бол маш цэвэрхэн, тэгээ маш аюулгүй. Тэгээд миний бодлоор Азиатайгаа ер нь Шанхайтай харьцахгүй бол ер нь бол хамгийн орчин үеийн. За тэгээд аялахад бас маш хялбар ихэнх хүмүүс нь бол англиар ирдэг тийм хүмүүс бол байдаг. За тэгээд энэ удаагийн бичлэг бол дуусч байна. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр бай guys, лайк болон subscribe дарцгаагаарай. Биднэрт бол маш олон улс, маш олон хотод үлдсэн шүү. За bye guys.